Эрчим хүчний хэрэглээг багасгах, нүүрс төрөгчийн давхар эслийн хортыг бууруулах шаардлага зайлшгүй бидэнд тулгараад байна. Энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн хялбар арга бол эрчим хүчийг илүү үр дүнтэй ашиглах явдал. ABB Group-ийн давтамж хувиргагчдыг ашиглан цахилгаан хөдөлгүүрийг ухаалгаар удирдсанаар улам хэмжээний эрчим хүчний хэмнэлтийг бий болгож байгаль орчинд үзүүлэх хорт нөлөөг бууруулж байна. Дэлхийн эрчим хүчний эрэлт хэрэгцээ улам өсөн нэмэгдсээр байгаа өнөө үед бид ямар нэгэн ухаалаг алхмууд хийхгүй бол байгаль орчин цацагдах хортын ялгарл нэмэгдсээр л байх болно. Дэлхийн нийт үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний 40 орчим хувийг нүүрснээс гаргаж авдаг бөгөөд мөн нийт гаргасан энергийн 40% үйлдвэр аж ахуйн газрууд хэрэглэдэг юм. Дэлхийн нийт үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний 28 орчим хувийг зөвхөн цахилгаан станцууд дээр зарцуулдаг. Цахилгаан хөдөлгүүрийн хурдыг өөрчилснөөр эрчим хүчний хэрэглээг 30-аас 50%, онцгой тохиолдолд 90% хүртэл бууруулах боломжтой. Мөн цахилгаан хөдөлгүүрийн хамгийн түгээмэл хэрэглээ болох насосны хэрэглээнд ихээхэн хэмжээний эрчим хүч хэмнэх боломжийг санал болгож байна. Хурдыг 50% бууруулахад зарцуулах эрчим хүчний хэмжээ 87%-аар буурч байна. Усны салбарыг авч үзье. Их насоос байх ёстой хэмжээнээс том буюу жилд ховор тохиолдох хамгийн их ачаалал зориулан сонгогдсон байдаг. Урсгал буюу зарцуулалтыг механик хаалтаар хаадаг тохиолдолд цахилгаан хөдөлгүүр хэвийн хурдаараа ажилдаг бөгөөд эрчим хүчийг хэмнэх боломжийг олгодгүй бол ABB Group-ийн давтамж хувиргагчаар хурдыг өөрчилснөөр зарцуулалтыг удирдах, эрчим хүчний хэмнэлт гаргах боломжтой болгодог. 50 кВт чадалтай цахилгаан насоос жилд 11 сар ажиллахад 400 мянган кВт цаг цахилгаан эрчим хүч хэрэглэдэг. Уг насоосонд ABB Group-ийн давтамж хувиргагч суурилуулснаар эрчим хүчийг 40%, жилд 19 мянган евро буюу Монголын нөхцөлд 25 сая орчим төгрөг хэмнэх боломж байна. Насоос дангаар дэлхийн цахилгаан эрчим хүчний 10 орчим хувийг хэрэглэдэг бөгөөд хэрэг бүгдэд нь давтамж хувиргагч суурилуулсан бол нийт 740 тэрбум кВт цаг эрчим хүч хэмнэх боломжтой юм а. Жишээ нь 500 МВт чадалтай нүүрсээр ажилладаг цахилгаан станц жилд 8000 цаг ажиллахад дунджаар 4.2 ТВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бол дэлхий дээр нийт насоосонд давтамж хувиргагч суурилуулснаар гаргах хэмнэлтээр 176 нүүрсээр галдаг цахилгаан станцыг хаах боломжтой. Мөн ингэснээр нүүрс төрөгчийн давхар эслийн хийн ялгаруулалтыг 592 сая тонноор бууруулах боломжтой. Энд зөвхөн насооснос хэмнэх хэмнэлтийн тухай ярьсан бол үйлдвэр аж ахуйн газрын сая сенс болон компрессийн хэрэглээн дээр улам хэмжээний хэмнэлт хийх боломж харагдаж байна. Давтамж хувиргагчийг ашиглан гаргасан хэмнэлтээрээ өөрийн өртгөө нөхөх хугацаа маш богино буюу хэдхэн сарын дотор хөрөнгө оруулалтын өгөөжөө өгч эхэлдэг. Цахилгаан хөдөлгүүр болон давтамж хувиргагч худалдаа авах өртгөн эдгээр тоног төхөөрөмжүүд нийт ашиглах хугацааны туршид зарцуулах цахилгаан эрчим хүчний зардалтай харьцуулахад маш бага хувийг эзэлдэг. ABB Group-ийн давтамж хувиргагчид үйлдвэрлэж эхэлснээс хойш өнгөрсөн 40 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн салбарт олон сая суурилуулагдаад байна. 2011 онд зөвхөн ABB Group-ийн давтамж хувиргагчаар дэлхийд 310 сая мегаватт цаг эрчим хүчийг хэмнэсэн. Дэлхийд дээрх цахилгаан хөдөлгүүрийн 10-аас доошгүй хувь нь давтамж хувиргагчтай ажилладаг бөгөөд эндээс бидэнд маш их хэмнэх боломж байгаа нь харагдаж байна. Эрчим хүчний хэрэглээг бууруулах, хортын ялгаруулалтыг бууруулах хамгийн хямд, хурдан, тогтвортой арга бол ашигт ажиллагааг дээшлүүлэх явдал. Тэгэхээр ABB Group-ийн давтамж хувиргагч ашиглан танд хэрхэн цахилгаан эрчим хүчний хэмнэлт авчирч болох талаар ярилцъя.